За сайн байцгаана уу? Ингээд манай Сөүл хотын MBC студийн амжилтын амт нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Сайн байцгаана уу? За ингээд манай энэхүү дугаарт Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Төмөр овогтой Сормоо бүсгүй өргөдөж орж ирээд байна. За өмнө баярлалаа. Юуны өмнө манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж аваад цаг зав гаргаж аваад маш их баярлалаа. Намайг бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулж аваад маш их баярлалаа. За баярлалаа. Ингээд хоёулаа одоо өнөөдрийнхөө нэвтрүүлгээрээ бас Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос улсад ирэх хүсэж байгаа хүмүүстээ бас хэрэгтэй гоё мэдээлэлээр хангана тий. Тэгээд одоо өөрийнхөө мэдээж одоо түүхээсээ болон алдаж онж исэн мөн одоо амжилт олж исэн тэр туршлагаасаа бас хуваалцнаа гэд итгэлтэй байна. Баярлалаа. Мэдээж нээлттэйгээр өөртөө байгаа бүх одоо нөгөө сэтгэл доторхоо онгойлгоод гоё тантай ярилцахыг хүсэж байна. За ингээд Сормогийн хувьд яг хизээ Солонгос улсад ирсэн. За Солонгос ирэхээс өмнө бас Монголд юу хийж ирсэн? Ер нь Солонгос улсад яг ямар зорилго өөрчилж ирв? Солонгос улсад бол одоо ирээд ерөнхийдөө 10 орчим жил болж байна. Анх бол яг их сургуулаа төгсөөд Солонгос улсад хөл тавьж исэн. Тэгээд 4 жил орчим болчоод буцаж Монголд очичоод тэгээд буцаж дахиж ирээд ер нь бол нийтдээ бараг 10 нилээд гаруй жил болсон юм уу? Ер нь бүр сайн одоо нөгөө нийт жилээрээ бодох юм бол сүүлийн бол яг жилүүдэд яг 10 орчим жил ингээд амьдраад ажиллаад явж байгаа. Тэгээд хүүгийн ээж жирийн нэг Монгол эмэгтэй байна. Тэгээд мэдээж одоо Солонгост ирсэн зорилго маань бол анх бол мэдээж мөнгө одоо олох гэж гэх юм уу? Одоо Монголын амжиргааны түвшнээс Солонгосын амжиргааны түвшин илүү өндөр. Тэгээд илүү мөнгө хураах зорилготой гэх юм уу? Анх бол залуу хүний хувьд тийм зорилготой ирж исэн. Амьдрах одоо нөгөө амьдраад ажиллаад явах одоо хугацаанд одоо 3 жил болоо 5 жил болоод ингээ явна гэсэн хугацаа маань уртцаад гэх юм уу те одоо ингээд 10 жилийн хугацаа өнгөрчлөө одоо ч гэсэн хоошо дахиад 5 жилээр ч юм уу магадгүй ингээд хойшлоод те тэгээд визний нөхцөл тэгээд ингээ явангууд хүүхэд маань өсөж том болж гин дээрээс нь ажил бизнес хийж гин тэр ингээд болгоноосоо шалтгааллах олон зүйлээсээ болоод ингээд жоохон амьдрах хугацаа маань жоохон уртсчтгэл юм байна. Тийм. За тэгэхээр Солонгос улсад бол 10 жил гаруй ажилласан, 10 жил гаруй амьдарсан. Тэгэхээр энэ Солонгос улсыг яг юу гэж харж байна? Ер нь бол бид нар гадаад хүмүүс Солонгос улсад ирэхэд боломж нь болон бэрхшээл нь яг юу вэ? Мэдээж Солонгос улс бол тэр чигээрээ хөгжилт штэ тий айгүй хурдтайгаар сүүлийн жилүүдэд хөгжсөн орон гэж боддог. Бид нар бол айгүй хөгжсөн оронд амьдарч байгаа учраас ерөөсөө ингээд нөгөө цаг хугацааг мэдрэхгүй байгаа юм шиг одоо ингэж хурдтайгаар одоо нөгөө жил он цаг айгүй хурдтайгаар өнгөрж ийн гэж ер нь боддог. Боломжийг бол ер нь гэхдээ зөвхөн одоо энэ улсад амьдарч байгаагаараа ч биш ер нь бид нар боломж гэдэг зүйлийг өөрт олдож байгаа тэр одоо боломжийг ашиглаж чадах юм бол бид нар ямагт ингээд нөгөө амжилттайгаар урагшаа дандаа явдсан болов гэж боддог. Бэрхшээл гэж хараад өнөөдөр хүнчлэн хөмрөөд унтах юм бол дандаа алдж идэг. Тэр нь бэрхшээл болчихдөг юм болов гэж бас хардаг. Тэгэхээр нөгөө ямарваа нэгэн зүйл дандаа л хоёр талтай байдаг учраас магадгүй одоо яг л энэ улсад амьдарч байгаа хүмүүс бидний хувьд ч гэсэн яг л ийм хоёр талтай байхаа л гэж бодож байна. Боломжтой гэж харах юм бол бүх зүйл боломжтой, бэрхшээлтэй гэж харуул бас нөгөө бэрхшээлүүд байгаа. Мэдээж бид нар гадаад оронд амьдарч байгаа учраас бэрхшээл талаас нь харах юм бол бид нар одоо соёлын ялгаа байна, хэлний бэрхшээл байна. Тэгээд мэдээж одоо энд амьдарч байгаа 50 гаруй монголчууд ийм бол одоо 80-90% нь хар бор ажлыг явж байгаа тийм. Тэгэхээр тэр хар бор ажил хийж байгаа хүмүүсийн түвшинд бол одоо мэдээж маш олон бэрхшээлүүд байгаа. Нөгөө эсвэргээрээ
боломж гэж харах юм бол тэр ажиллаж байгаа мөнгөөрөө тэр хүмүүс амьдралаа дээшлүүлж дээ тийм Монгол орн руугаа хөрөнгө оруулалт хийж гин Монгол одоо гэр бүлээ тэжээж байгаа одоо гэр орон аавн байр одоо машин аавн ч юм уу тийм зорилготой хүртэл хүмүүс ирдэг шнэ энд тэдгээр хүмүүс зорилгоо биелүүлж байгаа гэдгийг бас боломж гэж харж болох бах тийм. За тэгээ Солонгос улсад ирээд хийж байсан болоо хийж байгаа ажлынхаа талаар нэг товчхон танилцуулахгүй юу? За баярлалаа. За одоо яг одоогоор бол нэг 3-4 төрлийн зүйлийг болол ингээд амжуулаад явж байгаа. За яг одоо үндсэн ажил маань бол Samsung даатгалын компанид эрсдлийн зөвлөх гэдэг ажлыг хийж байгаа. За тэгээд Солонгос улс дахь цэцэг хүргэлт пэйж хуудсыг болол ажилуулдаг. За мөн Ренесэл гоо сахны бүтээгдэхүүнээ болол яг хэрэглэгчдтэй бол хүргээд явж байгаа. За мөн одоо бөөний бараа бүтээгдэхүүний захиалгуудыг бол олон улсын хэмжээнд бол аваад бас явуулдаг. За тэгтээ миний одоо ингээд зорддог нэг зүйл байдаг байхгүй юу? Эдгээр ажлуудыг хийхэд миний энэ ажлуудыг одоо нэг уялдаа холбоотой гэх юм уу? Нэг чиглэлтэй болгож өгдөг зүйл нь мэдээж яг монгол хүмүүс рүүгээ илүү ингэж чиглэж өгсөн байдаг. Энд байгаа монгол хүмүүс рүүгээ. Хоёрдугаарт нь болохоор энэ хүмүүс яг хэрэгтэй ажлыг хийх юмсан гэж аягүй хүсдэг. Одоо хүнд хэрэгтэй гэх юм уу? Би ингээд зөвхөн одоо юу гэдэг миний хийж байгаа ажил надад хэрэгтэй гэхээсээ илүү мэдээж хүн болгон ажил хийж амьдарч ингээд мөнгө олох нь одоо үнэн зөв ч гэсэн тэр хийж байгаа ажил нь бусдад хэрэгтэй байх юм бол илүү нөгөө үн цэнтэй миний амьдралд ч гэсэн илүү гоё өгөөжтэй гэх юм байд юм болов гэж дандаа ингэж боддог. Тэр Samsung одоо даатгалын компанид орсон бас нэгэн томчлогоо мандлаад энд амьдарч байгаа хүмүүс айгүй эрүүл мэндээрээ хохирдсон хэмжээ надад харагдаад идэг байсан байхгүй юу. Тэгэхээр надад миний амьдрал дээр ч гэсэн тийм зүйл тохиолдсон байхгүй юу. Тэгээд бас нэг сонголт хийсэн. Тэгээд юу вэ гэхлээр яагаад яг хөө энд ингээд ажил хийгээ амьдралынхаа төлөө зүтгээд ингээд явж байгаа ч гэсэн эрүүл мэндээрээ бид нар ингээд тохироод дээрээс нь санхүүгээрээ ингээд хичнээн олон жил ажиллаад ингээд бүх зүйл нь ингээд нураад унжиж байгаа амьдралыг зөндөө харсан учраас энэ Солонгос улсын ингээд даатгалын систем айгүй маш өндөрөөр хөгжсөн. Ийм усад амьдарч иж энэ боломжийг яагаад ингээд энэ хүмүүс монголчуудтай хүргэж болох юм бэ гэдэг энэ одоо бодол бол толгойд ингээд шууд орж ирсэн. Миний амьдрал дээр ирсэн учраас би тэрийг өөрөө ашиглаж чадаагүй. Тэгээ ашиглах ёстой байснаа ойлгосон. Тиймээс би энийг хүмүүс хүргэх ёстой юм гэж бодоод энэ ажлыг бол сонгоод тэгээ хүмүүст ойлгуулахын тулд бол тодорхой хэмжээнд ингээд ажиллаад бол явж байгаа. Тэгээд тодорхой хэмжээнд зөв ойлголтуудыг ингээд хүмүүсийг аваасай гэж бол айгүй хүсдэг. Яа тэгэхээр нөгөө Монголд болохоор нөгөө даатгал гэдэг зүйл ойлголт нэг их дэлгэрээгүй хөгжөөгүй учраас манайхны хувьд бол нэг ойлголт байдаггүй. Би өөрөө ч гэсэн даатгал гэдэг зүйлийг огт ойлгохгүй юм байсан. Одоо болохоор яг энэ улсын даатгалын систем магадгүй хөгжсөн одоо Америк ч юм уу хөгжингүй орнуудын даатгалын систем бол маш өндөр хөгжсөн байт юм лээ. Тэгээд даатгалын систем хөгжсөн ийм гоё улсад амьдарч байгаа юм чинь та нар маань гоё даатгал гэдэг системийг одоо юу гэдгийг заавалчгүй энэ даатгал тэр даатгал гэдэг нэрийн дор гэхээсээ илүү даатгал гэдэг зүйлийг аягүй сайн ойлгоод тэр нь өөрөө эргээд санхүүгийн юм том систем байдаг юм лээ. Тэгэхээр ингээд нөгөө эрсдэл гэдэг зүйлээс өөрийгөө 100% хамгаалах боломж гэдгийг бас олж хараад судлах хэрэгтэй юм байлээ шүү гэж бас одоо өөрийнхөө хийдэг ажлаар дамжуулж бас ингэж хэлхийг хүсэж байна. Одоо Солонгосоос ирж байгаа болон залуу үедээ тэгээд дүүнэртээ бас юу гэж хэлмээр байна? Залуу үеийн дүүнэрийгээ бол айгүй смарт болсон орчин үеийн хүмүүс бол айгүй одоо нөгөө ухаантай болсон ухаалаг гэж боддөө штэ. Тэгээд дүүнраасаа бол зааж өгөхөөсөө илүү суралцахыг хичээдэг гэх юм уу дандаа сурмаар санагддаг. Ер нь бол айгүй ухаантай тэгээд дандаа сурдаг. Ер нь тийм гэхдээ мэдээж нөгөө дүү юм чинь бид нэр ингээ хилээд өгөх юмнууд бол зөндөө байгаа л да. Болно болохгүй ч юм уу те одоо миний дүү юм байдаг шүү гэж юм уу тэр талаас нь хэлэх зүйл байгаа болохоос биш яг нөгөө нийгэм энэ хөгжиж байгаа энэ цаг үеигээс нь харах юм бол одоо орчин үеийн хүмүүс айгүй мундаг болсон гэж хардаг. Тийм захиж хэлнэ гэд айгүй настай хүн шиг юм яриад байхгүй юу те захиж хэлнэ гэх юм бол нөгөө гоё монгол хүмүүс юм чинь ингээд хөөхөн одоо ингээд дүүнер маань
гоё хүүхдүүд ч гэсэн тий одоо би ч өөр ингээ ээж хүн тий бараг л миний хүүхд ч одоо 10 хэдэн нас хүрсэн бараг миний хүүхдүүд гэж ярьдаг болох гэдэг юм шиг тий дүүнөр хүүхдүүдийн хүмүүс маань гоё аавыгаа хүндэлдэг ээжигээ хүндэлдэг ах ихч өөрөөс ахмад настай хүний хүндэлдэг тэр гоё монгол ухааныг ингээд гоё өөртөө шингээж дандаа ингээ хоошод авч яваасай. За амжилт гэж яг юу хэлэх вэ? За миний хувьд болохоор амжилт гэдгийг хөдөлмөр гэж боддог. Бид нэр хөдөлмөр амжилтыг бол ерөөсөө хөдөлмөр л бүтээдэг гэж хардаг ерөнхийдөө. Жижигэнч бай, томч бай бид нар нэг алхам алхачил байгаа бол тэр хөдөлмөр. Би фитнест явахыг хүсээд нэг алхам хийгээд тэрлүү ингээд хөлөө тавиад орсон бол тэр амжилт. Би бодож байгаа зүйлээ ингээд нэг хуудас ном уншина гэд нээсэн бол тэр амжилт гэж өөрийнхөө хувьд бол дүгнж боддог. Тийм шүү. Ер нь бол амжилт гэхээр заавал бүр ингээд зуулын оргилд хүрэхээр л амжилт гэж үзэхгүй тийм учраас ер нь ингээд алхаж байгаа алхам бүр өөрийнхөө одоо амьдралыг бүтээж байгаа алхам бүр амжилт. Тийм учраас манай нэвтрүүлгийн нэр амжилтын амт гэдэг нэртэй. Хүн бүхэн өөрийнхөө амжилтынхаа алхмаар ингээд явж байгаа, амжилтаа бүтээгээд явж байгаа, амжилтынхаа амтыг мэдрээд явж байгаа учраас энэ хүн нэвтрүүлгээ амжилтын амт гэж нэрлсэн байгаа. Таны энэ хийж байгаа контент нэвтрүүлэг бол үнэхээр гэгээлэг маш гоё нэвтрүүлэг. Тэгээ Солонгос одоо улсад амьдарч байгаа бид нар чинь одоо цөөгүүлэхний хитүүлэхнээ байгаа тий. Би биендээ гоё эерэг хандлагатай ийм гоё нэвтрүүлэг ч юм уу тий контент ийм зүйлийг бас түгээгээд хүргэж байгаа нь таны хувьд амар том гоё ийм зүйл хийж байгаа байхгүй. Тэгээ энийгээр чинь таниараас айгу бахархдаг шүү. Айгу гоё нэвтрүүлэг баярлалаа. За офис руугаа баярлалаа. За энэ болохоор Бүтээ үед байрлах манай офис байгаа. Энэ офис маань болохоор 2023 онд нээлттэй хийсэн офис. Манай төв офис маань болохоор Пунданд байрладаг. Тэгээд ерөнхийдөө Карис компани офисууд бол Солонгосын бүх хотуудаар нь бол байдаг гэсэн. Тэгээд айгүй азтай нь болохоор яг манай гэрийн хажууд байдаг манай энэ офис болохоор сургалтын өрөөнүүд байгаа. За энд болохоор ингээд амрах өрөөтэй. Энд ингээд агаарч ус ингээд массажны саналтай ингээд өрөө байна. Энд болохоор одоо нэг уцаар яриад үйлчлэгчтэйгээ яриад тэг ингээд суугаад уцаар тэмдэглээд ингэдэг өрөөнүүд байна. За тэгээд дээшээгээ уулзалтын өрөө гэх мэтчтэй ингээд маш олон өрөөнүүд байгаа. За энд болохоор бүтээгдэхүүнүүд маань байна. Эрнээсээ л маань зөвхөн гоо сайхан биш бас эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгэхээр энд одоо яг ингээд эндээс эхлээд одоо гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс эхлээд тэгээд дээгүүр эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд нь байна. Тэгээд эсийн төвшөнд хүрч уулздаг маш гоё бүтээгдэхүүнүүд байгаа. Сашгүй амьдралын маань нэгэн хэсэг болсон гоё бүтээгдэхүүн мөнгө одоо сашгүй олон хэрэглэгчтэй учраас би одоо энэ компанид маш их хайртай. Манай компани ч бас маш олон гоё одоо сайн ажиллаж чадах юм бол маш гоё урамшуулдаг. Би одоо Эрнэсэлийн мастер гэсэн цалтай энэ миний мастер гэсэн цалны тэмдэг. Тийм тэгээ мастер болохоор энэ дээр гоё титэм өгдөг. Титэм маань данж байх очроогүй. Тэгээд аялуулдаг бас маш олон төрлийн газар руу аялуулдаг. Миний хувьд аюул азтай би Америк руу аялалд явж исэн. Яг хөө коронагийн үед байсан учраас тухайн үед аялал бол өргөн хэмжээгээр нь бол хамрагдаж чадахгүй байж байгаа. Хамгийн сүүлд Америк руу бол нэг удаа аяллаар явж исэн. За ингээд манай нэвтрүүлэг үргэлжиж байна. Бид хоёр Эрнэсэлийн офис дээр ирсэн байна. Хүний нутагт бас ингээд тогтсон ажил хийхэд бас тийм амаргүй тийм. Яг өөртөө хэрэгтэй өөрийнхөө дуртай болон тэгээд мэдээж ашиг орлоготой ажиллаа хийн гэдэг бол бас л амаргүй шүү. Тэгээд энэ талаараас манай үзэгчдтэй хуваалцахгүй юу? Мэдээж Солонгос дээрээд одоо ерөнхийдөө 10 орчим жил болж байгаа. Тэгээ энэ хугацаанд суралцахаас эхлээд тэгээ олон төрлийн ажлуудыг бол хийсэн. Мэдээж суралцж байгаа хугацаанд бол яг цагийн ажлуудыг болол одоо нөгөө бүхэл төрлийн цагийн ажлуудыг одоо хүнд ажил, хар бор ажил гэсэн үг шүү дээ тийм ээ. Бүгдийг хийжсэн. Тэгээд сургуулаа төгснөөс хойш ерөнхийдөө бас мөн бид нар чинь нөгөө визний ангиллаад дагаад одоо бизнес эрхлэх, аль эсвэл олвол ажил хийх ч юм уу бид нар сонголтууд гарч ирдэг. Одоо миний хувьд болохоор яг бизнесийн чиглэл рүүгээ ороод бизнесийн ангиллыг ч гэсэн тийг сонгоод тэгээ ерөнхийдөө дандаа бизнес тал руугаа явсан. Түүнийгээ дагаад одоо яг миний нэг төрлийн эрхэлдэг гэх юм уу хийдэг ажил маань яг энэ гоо сайхны Эрнэсэл гоо сайхны бүтээгдэхүүн буюу одоо Карис манай компани нэр бол Карис компани. Тэгээ мэдээж Карис компани буюу Эрнэсэл гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээд хийгээд
бол одоо 4-5 дахь жилдээ бол болж байгаа. Тэгээд мэдээж тодорхой хэмжээнд бол амжилттайгаар хийсэн одоо юу гэдгийг нөгөө байж болох нөгөө дээдлийн одоо амжилт энтрийг бол үзүүлсэн. Тэгээд мэдээж баг хамт олноороо бас network системээр явдаг. Тэгээд миний хувьд болохоор нөгөө урд өмнө нь одоо network систем гэдгийг бол ойлгохгүй байжгаад яг энэ Careers компанид ороод яг гоо сайхны бүтээгдэхүүн нь өөрөө маш гоё бүтээгдэхүүн одоо эрүүл мэндийн цэвэр байгалийн гаралтай эсийн түвшинд хүрч үйлчилдэг. Одоо бидний бүр дотор эсээс нь бид нар ч одоо эсээс бүрдэж байгаа шүү дээ хүмүүс чинь. Тэгэхээр арьс маань ч гэсэн эсээс бүрддэг. Тэгэхээр тэр эсийн түвшинд маань очиж эрүүлж өгдөг үйлчлэгтэй бүтээгдэхүүнтэй. Тэгээд энэ бүтээгдэхүүн дээрээ тулгуурлаад яг одоо компани маань маркетинг нь өөрөө network байсан. Анх удаа хийж үзсэн яг ингээд network систем угаасаа одоо ингээд дэлхийн аягүй глобалчлагдаад одоо бүхэл юм сүлжээний буюу network систем руугаа ингээд ороод хөгжөөд байгаа шүү дээ. Яг түүний нэгэн адилаар л ингээд хөгжөө явж байгаа компани манай компани бол яг 15-6 жилийн түүхтэй network систем руу бол ороод 12 жил орчим болж байгаа компани. Тэгээд Сомогийн хувьд болохоор яг одоо анх ирээл оюутан визтэй байсан тий. Тэгэл дундуур нь янз бүр байж байгаад F2 визтэй болсон гэдэг. F2 виза угаасаа ингээд Солонгос байгаа гадаад хүмүүсийн ерөнхийдөө бас нэг мөрөддөг виз шүү дээ тийм ээ. Тэгээд F2 визний хамгийн гол давуу тал нь маш гоё хөрөх чадвартай. Хөрөх чадварыг боломжтой байгаа. Тэгээд ямар ч ажлыг хийж болж байгаа. Тэр нь аягүй гоё тий. Тэгэхээр нөгөө ганцхан ажиллаа хийгээд байхгүйгээр цаг нараа өөрөө тохируулж чадах юм бол ямар ч ажлыг хийх боломжтой энэ виз гэдгээр аягүй гоё давуу талтай байгаа шүү дээ. Хитэн ч одоо орлого нь бол хитч байж болно. Тэгээд мэдээж орлого нь сайн байх тусмаа нөгөө виз 2 жилээр 3 жилээр үгээ сунгаад явагдчихдаг тийм. Угаасаа бид нар ч одоо ингээд энэ усад Солонгос улсад ирээд ажиллаж амьдрахад визний нөхцөл аягүй чухал шүү дээ. Би ямар визийг сонгоод ямар боломжийг ашиглаад яаж явах юм бол миний зорилготой нийцээд миний ажил амьдралтай уялдаад надад одоо ашигтай юм те надад хэрэгтэй юм ч юм уу. Яг энэ талаасаа бид нар бодож үзээ сонголтоо хийгээд те хэр хугацаанд хэрхэн яаж амьдрах юм ч юм уу те тэр талаасаа сонгож байгаа шүү дээ. Тэгээ миний хувьд болохоор ялцчихгүй яг нөгөө одоо сүчүүлсэн экспортын визийг анх сонгож ирсэн баггүй. Тэгэл ерөөсөө экспорт хийж болох нь юу вэ гэж гоо сайхны бөөний бараа бүтээгдэхүүн судалж ихтэй явж байгаа. Тэгээд яг энэ нийсэтэй анх ингэж холбогдож таарад тэгээд нийсэтэй одоо айгу тууштай хийж байгаа. Мөн гоо сайхны ч гэсэн би маск энтрийн бөөний захиалгуудыг аваад Америк руу Монгол руу өндрийг явуулдаг бас захиал ачтаа. Тэгээд одоо чинь би Чернесэдийг 4-5 жилийн хугацаанд хийж байгаа болохоор айгу нөгөө тодорхой хэмжээнд хэрэглэгчтэй болсон. Дээрээс нь ингээд нөгөө network гэдгийг анх удаа хийж үзсэн бас түүнийгээ дагаад айгу гоё хүмүүстэй очирсан хүрээлэлтэй болсон. Өөрийнхөө хувийнхаа талаас айгу гоё өсөж хөгжсөн. Тэгээд айгу их талархдаг. Тэгээд энэ усад ийм гоё бизнесийг хийгээд гоо сайхны ийм ертөнц рүү оруулаад тэ ингээд миний ингээд амьдралыг ч гэсэндээ харах өнцөг гоо сайхан талаасаа ч гэсэн харах өөрийгөө өөрчлөх бүх талаас өөрчлөгдөж гисэн болохоор би одоо айгүй их талархтай штэ. Тэгээд өнөөдөр нөгөө таныг энэ нэвтрүүлэгт орооч гэхэд би яг энэ нэрнэсэлх офис дээр ирж хийхийг айгүй хүссэн байхгүй юу. Миний амьдралдаа яалтчгүй уялдаа холбоотой айгүй талархууштай газар маань учраас эндээ л ирэхийг хүссэн. Одоо энэ нэвтрүүлэлд орж байгаа урьж оролцож байгаа бас нэг одоо гол нөхцөл нь болохоор ерөнхийдөө нөгөө хийж байгаа ажилдаа маш гол тууштай байдаг тийм устдаагаа үргэлж жишээ үзүүлдэг хөдөлмөрч тийм хүмүүсийг бас урьж оролцуулдаг шүү дээ. Тийм задачуудаа хэдэн мянгаараа байгаа тийм. Тэгээд ядчгүй одоо цаг нартай холбоотойгоор мэдээж төлөөлөл оруулж байгаа. Өөр ямар ажил хийж байна? Тэгэл Солонгос цэцэг хүргэл гэдэг пэйж хуудсыг ажилладаг. Тэр маань болохоор ерөөсөө миний болохоор нэгэн одоо өөрийнхөө дотроос хүсдэг зүйл маань бусдад ингэж хайр түгээх зорилгодоор ер нь бол энийг найзтайгаа хамт одоо цэцэг хүргэлтэй болон хэлүүлжсэн. Тэгээд одоо бас Samsung даатгалын компанид бас эрсдлийн зөвлөхөөр болоод ажиллаж байгаа. Тэгээд нэг 4-5 төрлийн ажлуудыг болоод цаг заваа зохицуулаад хийгээд явахыг хичээдэг. Тэгээд бас хүүхдийн ээж аль ихнэр Монгол эмэгтэй байна гэдэг шиг тийм. Мөнгөний одоо хэд хэдэн их сурвалжтай бай гэдэг болцсон байгаа шүү дээ. Тийм.
Тэгэхээр яг тэр одоо 90 цагтаагаар зэрэгцээл явж байгаа юм байна гэж харагдаж байна л да. За тэгж унсан баярлалаа. Тэгээд Солонгос дахь цэцэг үргэлтээр манайхаа ер нь хэр их захиалж байна. Манайх удаж байгаа байж ажилладаг. Одоо жил гаруй бараг 2 жил болох гэж байгаа. Баяр ёслолын үеэр айгүй их илүү их захиалга орж ирнэ. Тэгээд манайхан ч айгүй хөөрхөн ээжүүдтэй айгүй их хүрдэг. Тэгээ Мартин 8 энтрээр айгүй гоё. Тэгээ манай монгол ээжүүд айгүй гоё. Ер нь ингээд нөх хүнд цэцэг хүргэлтээр бол үнэхээр хайрыг мэдэрдэг шүү дээ. Би бүр үнэхээр гоё. Нөгөө бүр ямар гоё мэдрэмжийг тэндээс өөр авдаг нэрээ үнэхээр ингээд нэг хүүхдэн ч юм уу энэ нэг цэцэг захиалсан байдаг. Хаалгаа тавингууд цэцэг барьсан гэж бодсоор чи ер нь бол барагтай л үнд гоё сайхан таашаа сэтгэлийн таашаа. Тийм. Тэгээд хаваасан Монголд байгаа аав ээж нь хүүхдийн сургуулаа төгсөж явахт нь цэцэг аваачаад өгөөч. Тэр чинь бөөн баяр дээр нь баяр нэмж байгаа байхгүй юу? Монголоос одоо Солонгост байгаа хүүхдтэй ээж аавдаа гэж хүмүүс нь хайртай хүмүүс нь өөрийнхөө биеийг хүргэж өгч чадахгүй учраас хүргэлтийг айгүй нөгөө сонготой юм шиг байгаа юм. Тийм байна. Яг зөв нэр цэцэг гэдэг чинь ер нь хүнд маш гоё аз жаргал гоо сайхныг авчирдаг. Тэгээ эмгтэн хүн ер нь тэгээд цэцгээр бас тийм эмгтэн хүмүүс бид нар ч гоё цэцэгнээс тэгээд гоо сайхны зүйлээс үнрээс гэж олон төрлийн юмнаас гоё таашаал хайр ийм зүйлийг авдаг шүү дээ тийм. Тэгээ хүн чинь нэг өөрөөхөө бас ийм яадаг зүйлээс ер нь гэхдээ цэцгийн дургуй эмгтэн хүн гэж байх шээ тийм. Сая өнөөдөр хоёлаа уулзахад шууд ингээд гоё цэцэг бариад өгсөн чи бас гоё санагдчих шээ одоо өөртөө. За тэгээд онлайн ер нь бол ертөнц гэдэг чинь маш их хүчээ авч шээ тийм ээ. Урд нь бол нэг онлайн өдр гэж анзаардаггүй байсан. Гэтэл одоо сошиал ертөнц дижитал 90 үеэ хөгжөө сошиал гэдэг бол баг хүний өмч болж байгаа хэрэг тийм нэг пэйж инстаграм юунууд тийм бид нар чинь бүгдээрээ хүний өмч болж जैन тэрнгээр одоо юу хүснээ хийх боломжтой байж тээ одоо жишээлбэл чи ингээд цэцэг үргэлтэй ажлынхаа хажуугаар амжуулаад сошиал ертөнцийн надаар нэг өөрөөр санал бодлыг олцохгүй. Чиний хувьд ерөөдөө сошиал ертөнцид бас гоё нээлттэй байдаг тий сурсан мэдснээ гоё хуваалцдаг тийм төрлийн хүн байдаг. Сошиал дээр бол би ерөнхийдөө яг өөрийнхөө пэйжээр бол яг гоё эерэг зүйлийг ингээд хүмүүст хүргэхийнсэн гэж хүсдэг. Өөртөө мэдээж нөгөө нэг сошиал бол ерөөсөө ингээд нөгөө харагдаж байгаа шиг нөгөө хүний амьдралыг харуулдаг гэж бол юм боддоггүй. Зүгээр би өөрийнхөө өнцгөөс намайг ингээд надтай найзууд байгаа хүмүүс надаас юу харах вэ гэвэл зүгээр л нэг гоё мэдээлэл хараад өөрт нь хэрэгтэй нэг мэдээлэл ингээд хүргээд өгчихсэн. Эсвэл ингээд нэг сторигоор гоё ингээд цэцэгний зураг хараад тэр хүн тэндээс гоё эсвэл гоё нар мандж байгаа зургийг хараад өглөөний мэд гэхээр ямар гоё ингээд мэдрэмж аваасаа ч тэр өнцгөөс нь би яг ингээд өөрийнхөө хувийн одоо фэйсбүүкээ бол хөтөлж явуулдаг. Пэйжээ бол яг нөгөө зорилготойгоор тодорхой хэмжээний бизнес гэх юм уу чиглэлээрээ бол мэдээж хүмүүст мэдээлэл хүргэх одоо байдлаар нь бол хөтэлдэг гэх юм уу. Ер нь бол тэгжэл ашигладаг да. Тэрнээс биш өөр нэг ингээл нөгөө фэйсбүүкийг ухаад ч юм уу те нэг тэгж бол ер нь ашиглахыг нэг хүсдэг. Тийшээ ер нь бол интернет ертөнц гэдэг нь маш хязгааргүй тийм. Эрэнд өөрөө хязгаарлалт тавьж яахгүй л болохгүй. Тэгээд дээрэс нь одоо эерэг сөрөг маш олон мэдээлэлтэй. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ерөөхдөө нэг хэрэгтэй юмдаа л ингээд зарцуулаад яалтчгүй өөрөө эерэг одоо эргэн тойрны хүмүүсийнхээ гоё мэдээллийг харж байгаа Канад байгаа Америкт байгаа хүмүүсийнхээ мэдээллийг харж тэр үнийгээ гоё ингээд уулзч харж гэл тэгээд яг ингээд нөгөө хүнд хэрэгтэй биш янз бүрийн одоо ховж ив ч юм уу те эсвэл одоо зүгээр хувийнхаа мэдээлэл хувийнхаа одоо нөгөө эхнэр нөхрийн асуудлыг ч юм уу эсвэл нэг бусдад ямар ч таагүй тийм одоо нүцгэлийг шалтлах ч юм уу тиймэрхүү тэднийг болохоор миний хувьд би сошиал вирус гэж хардаг байхгүй тэгээд тиймэрхүү юмдаа нэг цаг зав гарах гэж боддгоо тий тэгэл гоё хүмүүсийн гоё мэдээлэл гоё юм дээр гоё зүрх дараал гоё бусдад урам өгөөл те тиймэрхүү юм дээр нь гоё зүрхнүүд ингээд дараал хүн чинь яг нийгмийн амтай учраас тиймэрхүү байдлаар сошиалаар ингээд харьцсан гэдэг чинь хүнд бас аюу гоё тийм таашаал гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд зарим хүмүүс болохоор одоо юу гэдгийг нөгөө нэг сошиал дээрээс харсан өнцгөөсөө хараад энэ ингээд амар гоё амьдраад энэ ч юм уу нэг ингээд яг харсан өнцгөөсөө бас өгнөх байдал ч гэсэн бас байгаад идэг юм шиг харагдаад идэв шүү дээ. Тэгээ юм болгоно нөгөө харагдаж байгаа шиг биш шүү дээ тий. Гэтэл бусдад гоё ингээд юмыг өөрийнхөө чадах хэмжээнд л өгч лээвэл тэгэл болоод гэж боддог шээ. Тийм шүү дээ. Тэгт тусмаа өөрөө бас гоё хөгждөг байхгүй тий. Өөртөө бас анхаарал тавих илүү болно. Яг үнэ. Яг тэгээд хүмүүст гоё юмыг ингээд түгээхийн тулд өөрөө бас гоё
байх зүг гэдэг. байх хэрэгтэй тийм гоё байх хэрэгтэй. Тэр чигээрээ бас тийм учраас нэг хүнийг бас хөгжүүлдэг. Тийм. Сошиал ертөнц бол ерөөсөө эрэг талаас нь харах бол маш том боломж, маш том ертөнц байдаг гэж боддог. Тэгээд бас нэг юм бодоод идэв шүү дээ. Одоо ингээл хүний амьдрч угаасаа л богинохан юм чинь бид нар хизээ өвхөө мэдгүй гэж ярьдаг шүү дээ. Би ч гэсэн яг тэгж боддог байхгүй. Тэгэхээр ингээд сошиал дээр ингээд түүх болоо утас магадгүй ингээд хайчих юм бол бидний ингээд хамаг юм байхгүй болчихвол ингээд гээгээд хайчлаа гэж байхгүй болчих шүү дээ. Би ингээд нөгөө альбом ингээд дээр үеийн жоохноос эхлээд амар ингээд альбом зураг ингээд хийдэг хүүхдээсэн байхгүй юу. Тэгсэн чинь харамсалтайгаар манай гэр шатаад ингэ байхгүй болсон байхгүй юу. Тэгээд би ингэ одоо юу боддог гэхээр яг ингэ би фэйсбુક дээр өдөр би бүр онсараа ингэ тавиад ингэ зураг мөргө хадгалцдаг байхгүй юу. Хизээ нэг өдөр миний хүүхд ч юм ингэ хараад эсвэл би өөрөө ч гэсэн тэр дараа нөгөө эдэн онд ингэжсэн ингэ харах нь айгу гоё байдаг. Тэгэхээр энийг ингэ дурсамж болоод ингээ үлдчихдэг нь энэ орчин үеийн бас гоё технологийн амар гоё том давуу тал юм гэж бас хардаг. Тэгэхгүй зүгээр утсан дээр ингээ хадгалсан зураг магадгүй ингээ цаг хугацаа өнгөрөхөөр бас ингээ алга болчихдаг ч юм. Тэгэхээр бас сошиалын бас нэг давуу тал нь түүхийг ингээ гоё хадгалсан юм гэж бас хардаг. Ойлгосон гэх юм уу? Тийм шүү яг үнэ. Тэгээд дараа нь ингээ миний хүүхэд ч гэсэндээ тэр ингээл үлдчихэж шүү дээ. Тэгэхээр ээж хаа юмыг бас харах боломжтой гэх юм уу? Тэгэж бас хардаг бодсон. Яг үнэ тий. Бодит архив үлдэж байгаа. Тийм. Ингээд хоёлаа нэвтрүүлгийн цаг маань дуусж байна. Гарын бэлэг авчирсан байгаа. За энэ болохоор Солонгос улсад ажиллаж амьдардаг. Отхон гэд бүсгүй орчуулсан ном байгаа. Энэ ер нь Солонгос улсдаа өөрөө бестселлер болоод байгаа шүү дээ. Аяг кофений бяцлаглаар тэр бомтон болсон хүмүүс гэд. Тэгээд энийг монгол хэл рүү ингээ орчуулад одоо Монголд ингээ зардж байгаа юм билээ. Тэгээд би бас энийг амар сонирхсан. Тэгээд гоё нэвтрүүлгийнхаа зочдтой бас энийг ингээ өгчээе гэж бодоод чи бас ном унших их дуртай байлаа шүү дээ. Чиний ер ингээд судлаад харахад ямар гоё. Ахад энэ нь болохоор бас их хөөрхөө ингээд шүлгийн төвөр гэж байж байгаа байхгүй. Ханзнаас ингээд шүлгийн төврийг ингээд орчуулсан ханц үсгээр ингээд байж байгаа. Яг солонгос хэл сурдаг гэх юм. Тэгээ монгол бичгтэй мөн бас. Тий, монгол бичгтэй дотроо. Тийм шүү. Ингээд чам баярлалаа. Ямар маш их баярлалаа. Улам сайхан хөгжиж сарсан зорилготой хүрч яваарэ гэж ярив. За баярлалаа. Ямар гоё. Ийм гоё ном гаргасан бүсгүйдээс амжилт хүсье. Ямар мундаг юм бэ. Би ч өөрөө копи ч бас номонд дуртай. Тэгэхээр номыг амтархан уншнаа. Таньдаа бас баярлалаа. Ямар гоё юм бэ. За ингээд манай нэвтрүүлгийг үзэж сонирхсан үзэгчид та бүхэндээ бас маш их баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Баярлалаа.